сургалтын хичээлийнхаа агуулгыг яаж оруулах вэ гэв үзье. За тэгэхээр энэ жишээлбэл энэ дээр хардаа. За үүсгэсэн курс дээр ингээл дарангууд та курсынхаа агуулгыг үүсгэх. За энэ агуулгаа үүсгэх юм тийм ээ. За ингээд энэ болохоор chapter буюу одоо бүлэг үүсгэх, бүлэг сэдв байна тийм. Одоо жишээлбэл энэ PowerPoint-ийн хичээл гэдэг ийм бүлэг сэдвийг үүсгэж байгаа энэ chapter гэдэг дээрээ дараавч нь шинэ хичээл нэмэх байгаа бол ээд гээл эндээс ямар төрлийн хичээл авах вэ гэдгээ сонгоо оруулах юм. Энэ үнэхээр амар юм лээ. За одоо видео хичээл оруулах ч юм уу, санал асуулга оруулах ч юм уу, мультимедиа хичээл авах юм уу, текстийн хичээл авах юм уу, тэгээ PDF оруулах юм уу, аудио хичээл авах юм уу, эсвэл нэмэлт материалуудыг даунлоад хийж татаж авах юм уу, эсвэл презентацийн оруулах юм уу гэдэл. Тэрсээ бүгдийг ингээд оруулах боломжтой. За тэгээд тухайн хичээлээ болохоор одоо өнгөө үзэх хичээл байхаа тохируулах уу гэдгийг энд бас ингээд сонгоод өчөж болно. За тэгээ энэ курсын тоглолт энэ гэл ерөөсөө бүхэл юуг ингээд маш хялбархан ингээд оруулах боломжтой. За тэгээ текст файл оруулъя гэхээр энд текстээ ямар байдлаар оруулах вэ? Энэ дээр одоо тэгэл видео, аудио, зураг гэл бүх зүйлийг ингээд оруулах боломжтой. За тэгээ хэрвээ төлбөртэй хөлбөрийг авах юм бол нөгөө нэг заавал энэ хичээлийг үзчихээ дараагийн хичээлийг ингээд үзнэ гэсэн юм тохируулгыг бас энд бас хийх боломжтой байдаг. За тэгээд хичээлтэй холбоотой одоо тухайн хичээлтэй холбоотой нэмэлтийн тайлбаруудыг энд нь ингээд оруулаад өгчдөг байгаа. За энэ нэг юм тий. Одоо нөгөө сайтн дээр байгаа таны хичээлийн энэ материалыг ингээд хуулж авахаар. За одоо жишээлбэл энийг ингээд копидод ингээд хуулж болж байгаа шүү дээ. Тэгвэл тэгж хуулагдахгүйгээр бас та хичээлүүдээ хийх боломжтой байдаг. За энийг ингээд чиглэж юм бол таны хичээлийг бол хуулж авах ямар ч боломжгүй зөвхөн үзэх юм хандлагатай ингээд хуулах гэхээрээс энэ сэлэгдэхгүй гэсэн үг байхгүй. Өөрөөр хэлбэл одоо ингэж идэвхжүүлээ ингэвэл энэ copy юм уу paste гэсэн командны төггүй болно гэсэн үг байхгүй юу. За тэгээд одоо сургалтынхаа үнийг болохоор энэ дээр тохируулж өгдөг байгаа. Одоо таны сургалт ирнэ ямар үнэтэй байхын хэдэн хоногт энэ сургалт ирэх нийт хийдгийг энэ дээр тохируулаад өгчнө. За тэгээд сургалтаа та одоо драфт маягаар ингээд бүрэн дуустал бол та ингэж үүсгээд одоо сайтн дээр чинь нийтлэгдсэн гэсэн одоо хүмүүст харагдахгүйгээр ингээд зохион байгуулаад явах боломжтой. За одоо энэ урьдчилан захиалга авах гэдээ би өмнө ярьжсэн тийм ээ. Яг одоо захиалгууд энэ дүгээр авах хэрэгтэй байгаад урьдчилан захиалга авахаар хичээл чинь тэгтээ бүрэн болоогүй гэхдээ урьдчилан захиалга авахаар ингээд хичээлээ тохируулах бол энийг нь сонгоод save гэдэг чинь. За бүрэн дуусна тохиолдолд бол хичээлээр нээлттэй болгоё. Хинч суралцаар болгоёг бол энэ publish гэдэг ингээд save ингээл дараа авчдаг байгаа. За тэгээ сургалтын системээс гарахтаа бол энэ тухайн өөрийнхөө энэ зурган дээр дараа лог аут гэж гараа авчихна. За та бүхэнд амжилт хүсье. Баяр таа.